Орой мэндийг хүргэе үзэгчтэй. Та бүхэнд пүрэв гарыг бүр хүрдэг хамтрагч нэвтрүүлгийн шинэ дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаарт бид дөрөв хамтлагийн залуу уран бүтээлчид оролцож байна. Та бүхэн санал хүсэлтээ манай пэйж утсанд ирүүлж байгаарай. Хамтрагч нэвтрүүлэг Синийг телевиз. За сайн бацгаано уу? Сэнийг үзэж байгаа үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд хамтрагч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид дөрөв хамтлагийнхаа оролцож байна. Яг одоо бид хоёр ирсэн байна. Тэгээд бид дөрөв хамтлагийн ахлагч Замбал гар байна. Бид дөрөв хамтлагийн гишүү Зоргоо байна. За тэгээд өнөөдөр хамтрагч нэвтрүүлгийнхаа энэ дугаараар эхний асуултанд орох уу? За. Хамтрагч гэж таны бодлоор хэн бэ? Хамтрагч шүү дээ. Миний бодлоор тэгэл таавар шүү дээ. Тий. Тэгэл нэг юм зориг нэгтэй нэг юмд хамтарч зүтгэж би сэтгэл нэгтэй хүмүүс юм да. Миний бодлоор бол бас замлагийнхтай санал нэг байна. Дээрээс нь бас хамтрагчид маань багаар ажиллаж байгаа тэр хүмүүсийг бас хэлж байгаа хэл та. Хамтраад зоригтой хүрэх гээд хамтраад юм хийж байгаа тийм хэлж байгаа. Хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүс гэж тийм. Баг. За хамгийн анх уулзсан хүнээ хаанаас тэлж хардаг вэ гинэ. За ч одоо хамгийн анх уулзсан одоо нэг хүн шинжээл хараад идэх хүмүүс биш тийм бид нар ч өөрсдөө тийм. Бас өөрсдөө сурч боловсраад явж байгаа хүмүүс. Ер нь хүн тэгэл юм яриан дээрээс л мэддэг гэсэн. Ганц хоёр үг солиод үзэхэд мэдчих. Тэрнээс гаднаас нь хараад ч юм уу хувцсмөр юм уу нүүр амыг хараад бол боддгүй юм. Би болохоор яадаг юм л да. Одоо жишээ нь эмэгтэй хүнтэй ингээд 100 ч юм эмэгтэй хүнтэй ингээд уулзсан шүү дээ. Тэгээд одоо эмэгтэй ч ингээд сандал мандал басчихсан гэж. Тэгээд гот би хамгийн түрүүнд яалч ингээд нүд хөл рүү хараад хөлний хуруунд. Синэр хамгийн түрүүнд хараад. Ер нь бол яг анх уулзж байгаа нь бол мэдээж гаднах нэг хувцлал хардаг л та. Нөгөө хувцаар нь хөтөж ухаанаар мэддэг шиг. Би ч тэр хоёр үг сольж үзэл тэгэл за манай үгийн хард дотоод сэтгэлийн хат юм байна да. Тийм да. За дараагийнх нь асуулт. За дараагийн асуулт болохоор хамтрагчтай тавих хамгийн хэцүү шалгуур юу вэ гэж. Хэцүү шалгуураа одоо шаардлага гэж ойлгох юм тий. Тий шаардлага гэж ойлгох юм л та. Миний хувьд гэх юм бол одоо юу гэдэг хамтлагийн ахлагчийн хувьд гэх юм уу ер нь бас багаас янз бүрийн ахалж их явж байсан. Хариуцлагыг л их боддог шүү дээ. Ер нь цаг барих ч юм уу. Хариуцлага л маш чухал гэж бод. Би хамтарч ажиллаж байгаа өөрийнхөө тэр хариуцлагыг үрдэг байх хэрэгтэй, даадаг байх хэрэгтэй, самдаа үрдэг байх хэрэгтэй ч юм уу тий. Хариуцлага аягүй чухал гэж боддог. Төлөвлөлт зохион байгуулалт. Миний хувьд болохоор ч ер нь бол амар юу л байх хэрэгтэй баг. Одоо хамтраад мэдээж ажиллаж байгаа юм чи. Тэр хүнээч бас бодох хэрэгтэй. Сэтгэлээ яг нэг зүг зориулах хэрэгтэй л байна. Юм чи сэтгэлээсээ байх хэрэгтэй. Хамтарч юм хийж байгаа юм чи тийм ээ. Чи сэтгэлээсээ тэр ажилдаа дуртай байх хэрэгтэй. Хамтрагч маань. Тэрийг л би одоо хамтрагчаас л яах юм бэ? Шаардлага тавих юм гэдэг. За одоогийнхоо мэргэжлийг солих гэвэл ямар мэргэжлэр солих байсан бэ? Жишээ нь солих юу? Заавал солих. Урлагийн холбоотой л болох байсан баг. Хөгжимчин ч юм. Гэхдээ ер нь бол хобби бол амар их байгаа л да. Хобби бол хобби шүү дээ. Хобби бол дур сонирхол. Үүдээ сакс тоглох ч юм. Өөрөө би ч одоо мэргэжлийн саксчин болж болно шүү дээ. Наад чи намхан саксч гэж байгаа. Тэгэхдээ байна. Байж толгой шигээ явна шүү дээ. Би юу болох гэж ирсэн багтаа нөгөө
цэргийн хүн болох гэж байсан. Нөгөө багасаа дулааны урлаг бас нэлээд сонирхож заалгаж байсан. Тэгээд тийм болох байсан. Яг дуу хүү байсан бол тий. Сургууль мургуулд нь тэнцсэн байсан. Тагнуулын сургуульд орох гэж байсан. Тэгээд бол дуугаа байсан шүү дээ. Тагнуулч болох байсан бах та. Сүүлийн үед л одоо ингээд хамтлагт яваад ингээд гишүүн болоод дууч ингэж явж байгаа болохоос миний мэрэгчлч нөгөө юм шүү дээ. Аялж байсан. Тий. Мэрэгчлээ марцчих. Аялж башлын менежер би чинь хүмүүс төгссөн юм чинь. Тэргүүрэл явах байсан л да. Тэг яг одоогийн байдлаар бол би ч нөгөө онгоцны үйлчлэгч хийж явж байгаа. Тий, ер нь давхар хийгээл явж байгаа. Онгоцны үйлчлэгч өөрөө бас мэрэгжил шүү дээ. Уг нь бол тий. Нарийн тий. Нарийн. Хүмүүс харахад нөгөө телешиг дүргэрэл ингээд хоол тараад дээр төсөлдөг. Харилцааны үйлчлэгнээс хоёр тэгэл тий. Гол нарийн юм нь болохоор аюулгүй байхгүй юу? Тий. Аюулгүй хангах гэж бид нар тийч байгаа юм чинь. За. Танд байдаг хамгийн үнэтэй материалын зүйл юу вэ? Онцолж нэгийг нэрлэнэ үү? Материал гэж тоо. Материал гэхэлэр айгу сони тий өстө машин тэр. Би бол өстө бүр яг тэр усны тэрэг байдгийг. Материал юм өстө яг үндэ одоо нэг сонирхож байгаагүй яг тэгж нэг бид нар бол угаас нэг тийм үдээ мэдлэг шиг бодоод хүмүүс биш л те. Угаас дуугаал ингээл хайтайхан дуулаад одоо материалыг биш гэх юм бол бид нар одоо тэр дууны талаар дээр жоохоо тэр талаар ярих байсан баг л та. Материалыг гэхлээр одоо өмс зүүдэг юм уу гэх гээд байна шүү. Тэгэхээр би бол замлыг одоо шууд энэ байгаа байдлаас харахад гутал бол хамгийн үнэтэй харагдчихлаа. Тэр яах вэ? Би бол хувцсанаар ярих угаасаа ер нь жоохоо дургу. Хүн бол тэр тэргүү цэвэрхэн сайхан харагдах ёстой урлагийн бол явах ёстой. Тэгэл баг бидрээ үүрэг болцсон юм шүү дээ. Тэгэхээр тэр талыг бол би бас мэдэхгүй. Надад тэр хамгийн үнэтэй тэрийг би тэр. Би бол үнэртэй бас жоохон дуртай. Үнэртэй бас юм да. Миний болохоор ч одоо яг энэ утаслаа л да. Одоо. Энэ үү? Үнийг хэлээ яах вэ зүгээр тий. Ер нь бол нэг материал юм нэг сонирхдаг л байлаа. Тэгээд цэвэрхэн явж яхад болно шүү дээ. Тэр сонирхохтой насан ч биш. За, эмэгтэй хүн таны бодлоор ямар байх ёстой вэ гэж. За. Эмэгтэй хүн чи яриач хөлийн хороо яриадсан дээр. Хөлийн хороо нь бол гоё ахтай биш зөргөө. Тэр би ерөөс нэг бүр багын нэг тим ахгүй. Ингээл эмэгтэй яла би ерөөс хөлийн хороор харагдав. Хөлийн хороо цэвэрхэн байх юм бол амар цэвэрхэн санагдаад байдаг. Нэг сони юм солилцроо байхаар сони санагдав. За тэр яах. Зүгээр эмэгтэй ямар байх ёстой вэ гэхээр одоо мэдээж за юу гэх юм гадаад үзмж энэ төр бол маш цэвэрхэн байх хэрэгтэй л та. Энэ бол нэг наацхан тавигдах шаардлага. Мэдээж эмэгтэй нэг ирэх хүн эхлээд гадаад үзмжнээс таардаг учраас гадаад үзмж маш цэвэрхэн байх хэрэгтэй. Дээрээс нь одоо элдэн материалын зүйлийн шунал байх хэрэгтэй. Тэ шунал зөв баг байх хэрэгтэй. Мэдээж хүн болгон шуналтай л байдаг л да. Тэгэхэд бол бас л явдаг байх. Хөдөлмөрлөлтөг л байх. Тийм болохоор шунал бол бага байх хэрэгтэй. Бага зүйлдээ хангалуун байж сурах хэрэгтэй. Эмэгтэй хүмж төр, эрэгтэй хүмж төр хангалуун байх хэрэгтэй. Ер нь хамгийн түрүү тавих шаардлага бол тэр юм байна л да. Маш цэвэрхэн байх хэрэгтэй. Эмэгтэй бол. Тийм. За би ч одоо яах вэ? Ер нь юу штэ. Би бол тэгж л боддتي. Яг тийм байх ёстой, ийм байх ёстой гэдэг гэж байна. Тий, миний бодлоор бол нэг тийм ийм байх ёстой гэсэн бол байхгүй. Тэр хүн тэгэл зүгээр яг зүгээр өөрийн гэсэн гол нь үзэл бодолтой тэг хүсэл эрмэлзэлтэй тэмүүлэлтэй эмэгтэй хүн бол байх. Зүгээр юм болов гэж боддог. Ер нь биднэрт зориулаад төрсэн эмэгтэй хүн байхгүй шүү дээ. Хүмүүс тийм байх ёстой, ийм байх ёстой гээд байдаг. Тэгтэл бид нар өөрөө тийм байж чадж гин үгүй тий. Бид нар тэр гоё төрсэн тэр эмэгтэй хүнийг бид нар эхлээд ихний ээлжинд бид нар өөрсдөө хайрлаж чадах тийм хайрлаж сурах чадвартай байх ёстой гэж би боддог. Ер нь бол зүгээр яг зүгээр өөрийн гэсэн гоё үзэл бодолтой зоригтой тэмүүлэлтэй тий гоё тийм байгаасаа гэж боддог шүү дээ. Ер нь их эмэгтэйчүүд тийм байдаг гэж бодд юм аа. Би бол эхлээд хүнийг нөгөө гоё тэр байгаар нь хайрлаж сураад тий хайрлаж сурах хэрэгтэй гэж боддог шүү дээ. Тэрнээс биднэрт зориулаад төрсэн хүмүүсийг чааж төвс хүн гэж байхгүй ч. Сүүлийн үе гэх юм уу? Эсвэл юу нэмэгтэй хүн. Тэгтээ ер нь тийм болцсон байгаа шүү.
Ер нь одоо тий айгүй гайгүй болоод шүү дээ. айгүй би даасны тийм их болчиход байгаа шүү. Тийм бас нэг өөр гэсэн үзэл бодолтой тий. За Зоригтой. За ингээд хамтрагч нэвтрүүлгийн маань одоо 2 дугаар үе эхэллээ. Тэгээ энэ 2 дугаар үе дээр болохоор бид хоёр ямар нэгэн тоглоом тоглоод хожигдсон нь асуулт хариулах хэрэгтэй байна. Тэгэхээр бид хоёр ярилцаад одоо хороотгаар шийдлээ. За. Арай шудраг бахах тий. За тийм. За урдах. Хороотгаар шийд. Тэгээд 2 дугаар үе маань 3 асуулттай байна. За. Тэгээ хожигдсон маань хожигдсон нь Гурал юм уу? 3 чи одоо жишээ нь 3 хожигдсон бол 3-аас нь хариуллаа л гэсэн. За эхлэх үү. Окей. Тэр би хариулах юм байна. Юу чи? Хамтрагчаасаа нууцаар хийсэн буруу үйлдэлээ дэлгэнэ үү? Айгүй бодлоо шүү. Харин тийм үйл байгаа байлгүй гэж бодоод байна л та. Айгүй ил шүү дээ манайх чи. Тийм бас. Ганц нэг унтчихсэн л байж магадгүй. Ер нь бол яг хаа юу одоо жишээ за тэдэн цагаас шүү гэхэд бол би унтчихдаг ч юм уу тий. Айгүй их ядартай манай чи нөгөө байнга нислэгтэй байдаг болохоор. Тиймэрхүү асуудлууд бол байсан. Түүнээс нэг санаатаагаар нэг тийм буруу юм бол хийж байгаа юм байна. Айгүй наваарш байсан. Наваарш байсан. За нэг урууч. За. Вэй ерт. Өрөөс. Дийцгийн хорог бол мэдчихсэн. За. Хайртай дууныхаа хэсгээс дуулна уу? Бүх зүйл чинь нэмзэг эрэхтэн хэл учраас нэг ч хатуу хийж хизээж гомдохгүй Нөлмөсгүй замаар цэцэг ургуулж үр алхаад хэгэл ертөнцөд харин гэрлэ бэргэлжээ Бурхан биднийг уучлаа юу бид бидэд зориулдвоо харин энэ үлэрийг ихлүүлсэн болохоор аз жаргалаа хамтдаа өөрчлөлөө хайртай за баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн маань 3 дугаар үе эхэллээ. За 3 дугаар үе дээр ингээд бид хоёр бие биенээсээ 2-2 асуулт асуух хэрэгтэй юм байна. За тэгээд би түрүүж асуухаар боллоо. За тэгээд ер нь бол яг нөгөө дуу хоор урлагаа байнга ярьцдаг болохоор тэрнээс жоохон өөр асуулт асууя гэж дотроо бодлоо. Тэгээд манай зоригогийн ер нь амьдралын хамгийн үнэтэй зүйл нь юу юм бол? Миний хувьд үнэтэй зүйл гэх юм бол одоо нийт төрөнд бол гэр бүл биш те. Аав ээж ах дүү үр хүүхэд юу гэдэг. Гэр бүлийн хүмүүс маань миний хувьд нийт төрөнд хамгийн үнэтэй тавигдах зүйл. Яа, тийм ээ. За тавч юу тодорхой байлаа. За тэгэхээр одоо бид дөрөв хувьд бол одоо юм баян хамт байгаа шүү дээ. Тэгтээ яг хаа бас үзэгч сонирн байх үднээс бас асууж бодож байна л та. Ер нь яг хамтлагийн ажлаас гадуур юу хийгээд таавар яваад байна. Яа, гэдэг. Хамтлагийн ажлаас яг гадуур одоо жишээ нь бид дөрөөс тустай байж захтаа ч юм уу. Яг хамтлагийн ажил бол нэг наврын ажил. Чи юу хвчлээ хамт байдаг. Тэгээд тэгээд гадна бол айгүй олон юм хийж штэ. Яг тогтмол гэх юм бол одоо тэгээд манай найзуудын нэг студ ба төрсний студ хайраа тэгээд сая дөнгөж үйл ажиллагаа эхэлсэн. Тэр найзуудынхаа ажилд бас тодорхой хэмжээний туслана. Тэгээ бас манай хэдэн дуулдаг дүүнер байгаа. Одоо бас 5 зургуулаа нийлээд нэг групп болсон. Тэр дүүнэрийнхээ ажилд бас чадхаараа тусалдаг. Бэлтгэлийг хийлэгдэг.
тиймэрхүү ер нь тиймэрхүү ажлууд хийж яг тогтмол гэх юм бол тэгэл яг л энэ урлагтай холбоотой бас дуурныхаа нөгөө эдгээр ажилтны ажилтай чад хараа тусалж гал. Манай хүн бол яач ийсэн урлагаас гажихгүй юм байна. Тэгээ өөр хийх юм үзэндөө нөгөө тэгэл сакс тавал найзуудтайгаа баян сакс тавал агас бүтэн сайнаар айл уулзсан. Зөндөө юм штэ. Тэ. Юу л ихэд бол ийм хийгээд явж байна. Саха хоолонд хийж идэв гэртээ. Тоогооч юу штэ бас. Бид түр шаамт амьдарч яах чинь манай чинь шовтон жангууд чинь. Бид дуурав тэгэл идэж дуусчил тоогоошоо ногоогод тэ. Тэгэл байна да. За зоргогийн дараагийн асуулт. Тийм. Маа зориг чинь байнга нислэгт явдаг. Одоо ахлах болсон. Тэр өдөрт те өдөрт одоо баг 2 нисээд байгаа те. Тэгээ бас аягүй гоё тийм. Тэгтээ ер нь бол тийм байгаа те. Яг ачаалттай үед. Аягүй гоё санагддаг. Тэгээд одоо тэр одоо яг үе найзын мэрэгжлийн онцлог ямар байна те. Тэр одоо гоё тэр хэсэг чинь бас хичнээн бас тийм гоё ч гэсэн бас аягүй их тийм нөгөө диктатортэй бас те. Диктатортай. Янаас ч бас аягүй гоё хамт болно шүү дээ те. Тэр онцлогоо ярьж. Нисхийн хамт олон ер нь юу л да яг нэг хуучин анхнаасаа л нэг тийм хагас хэрэгжилтийн байдалтайгаа одоо үүсгэн байгуулагдчихсэн нэг тийм салбар байна л да. Тэгээд нисэх маань өөрөө одоо чинь би яг өөрийнхөө хувьд ярил л да. Яг нисэгч хүн одоо яг яах ёстой гэдэг би бол нарийн сайн мэдгүй учраас яг онгоцны агаар хөлөг өөрчлөгч гэдэг хүн ямар байдгийн талаар бас ярих. Яг одоо хүмүүсийн хөндлөнгийн нүдээр ингээ харахад бол харагдах байдалтай. Одоо гоё л харагддаг л да. Бүгд ижлэхэн хувцастай тий цүнгээд бүгд өөрөө гоё цүнхээ өрсөн чи итгэн тийм байдаг. Тэгээд одоо онгоцон дотор ингээд бүгд нөө хүмүүстэй айгүй гоё илдэг дотны харьцсан шүү дээ. Хоолундаар үйлчилж хүний тав тухыг одоо хангаад ингээд явж байгаа мэт боловч яг агаар хөлгийн үйлчлэгч цаад нөгөө нэг агуулга нь бол юу байхгүй. Тухайн зорчигчтой аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Зорчигчд болон одоо нисэх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй гэдгээр л ерөөхдөө яг бидний ажлын онцлог байх байхгүй. Тийм л гоё сайхан гоё сайхан. Гоё сайхан нь бол тэгэл одоо би ч одоо уус анх бас л яг нэг гадаад үзмжээс л болж орж исэн юм чинь. Бүгд гоё жигдэх хувцастай. Тэг аюу гоё зигзгэр охид хөвгүүд залуучууд бүгдний гоё зигзгэр тийм байсан. Тэгэл би ч өөрөө сонирхол сургалтанд нь суусан. Тэг азар тэнцсэн. Тэгэл одоо яг аюултай тал нь нөгөөстэй 4 жил ажиллаа. Гэхдээ яг анх одоо бол сурцсан л та. Анхны 1 жил мэл бол тэгэл нэг сэгсрэлт норон гочин. Зарлуу уусч байгаа сэгсрэг өчнө. Амьсгаа цаашаа ороо. Уг нь бид нар ч тийх хэсгүй байхгүй. Яагаар дамжуулаад бид гур бас жоох имэж байгаа. Зарим нэг явгаар муу айн тэдэглээ ингээд одоо бид гур болчихгүй тийм үү. Бид дөрөв чи одоо ингээл за тэдэн цагаас цуглан гэхэд яг тэр өдөр би нислэгтэй байж заримдаа таарад байдаг тий. Тэгэл за одоо би яг эндээс гарч ийн гэж ярьдаг. Тэгээд заримдаа нөгөө агаарын байдлаас болоод ч юм уу цаг 2 цаг бараг заримдаа бүр хонж моноод ингээд өөрчлөгдчихдөг. Цөөнүүд бас хамтлагийн ажил бас давхар ингээд асуудал үүсгээд баггүй байдаг л та. Айл болох гэхдээ тийм зохицуулаад явах юм бол. Манай нэр чинь өөрөө их утгатай шүү дээ. Дөрүүд яг хамт байна гэсэн утгатай бид дөрөв салахгүй тий. Бид дөрөв бежиж бид дөрөв. За манай замлагч одоо нөгөө хоол хийх аюу дуртай. Тэгээ ер нь бас их амтлагч хэрэгэлдэг. За нэг хэрэгдүү шүү дээ. Янз бүрийн чихэл хийгээд идэв. За ер нь яг манай өнөө үед одоо хизэнээс хоол амар сонирхолтой болчихоо. Хамгийн их дуртай хоол ч одоо юу вэ? Би бол лавшааг нь маш сайн мэднэ. Докторитаг нь бол маш сайн мэднэ. Юу шүү дээ. Тэр чинь аяга гарын дор хоолнод байна. Гоё юм шиг бүртээс хурдан болчихдаг. Хамгийн их амархан. Яг тэр хоолыг хийх дуртай юм. Би ч яг хоол нэг айхтар бол хийдэг шүү. Гэтэ хэд хүмүүс яаж бол хийждэг. Тийм шүү дээ. Тэгээд дуртай болох гэж бүр бага байхад биш нэг айлын том дүүмээ надаас 10 дүү. Баг ганц өвч юм ингээд өссөн. Бие дагаад өссөн. Яг 3 4 дугаар ангиас хойш яг хоолоо хийсэн юм уу? Тэр хоолыг хийдэг. Аавч өвч өглөөс бол ажилдаа явчихдаг. Тэр хамгийн маяг байсан. Тэгэл манай аав ч өөрөө хагас бүтэн сайн болох юм болонгот л өглөөс бол мах шагаал. За харьц цаймаа хийгээл явчихдаг. Өөрөө тэгээд аав ингээл байт юм шиг. Аав амар гоё хоол идэг, шорлог морлог. Тэгээд багасаа бас тийм айлын том өссөн болохоор яг хоолнд өөрөө хийгээд уцнараа сурч шүү дээ 3 4 байсан. Тэгээд дагаас ирсэн. Тэгээд багасаа л ер нь хоол хийж эхэлсэн. Тэгээд яг бол бүр жоохон гайгүй хийж гисэн бол ойтон болдог юм. Ойтон болоод яг өрөөндөө хоол. Гоё хоол гэхэлэр яг сэтгэл шингэсэн л байна шүү дээ. Би ер нь яг
зорж нэг баяруудаар нэг зорж яг нөгөө материал гарч авч тэр хийж. Зүгээр яг байгаа материалуудыг ашиглаад янз бүрийн хоол хийдэг шүү дээ. Тэр гоё хийсэн тий. Ер нь бол нэг тэгээ ер нь хоол бас нэлээ хийгээд ирэхээр сүүл рүү жоохон хоол голох гээд идэв болчихдээ. Хөөе тийсэн хоол. Уг нь биест хоол голдгүй байсан байхгүй. Бид нэлээ жоохон нарийсаад ирэнгүүт энэ хоол тэгчиж тэр нэгтчих тэр нь багтчих идэх гэхлээр заримдаа тийм болчихдээ юм шүү дээ. Зарим хоолны газарч. Гаалж одоо. Голдог өдр болж ирдэг л тэгээд байна. Ер нь тэгээ сэтгэлээрээ гоё хийцээ гоё гэдэг шүү дээ. Сэтгэлээсээ хийцэн бантаж гэсэн гоё шүү. За баярлалаа. Ингээд нэвтрүүлэг маань ерөөхдөө өндөрж байна. Тэгээд ингээд хамтрагч нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарт урьж оролцуулсан Сэник телевизийн хамт олонд маш их баярлалаа. Бид дөрөв хамтлаг. Тэгээд одоо бид дөрөв хамтлагийн бид дөрөв цомог худалдаанд гарсан байгаа. Одоо ингээд хоёр дахь цомог маань эхэлцэн явж байна. Он гаргаад хоёр дахь цомог маань худалдаанд гарна. Дандаа шинэ юмнууд хийх гээд айгүй их зүтгэж байгаа, хичээж байгаа. Тэгээд бид дөрөв дэмжээрээ залуучуудаа тэгээд нүүрцээ итгэлээ алдахгүй маш сайн чанартай гоё дуу хийх маш их зорж байгаа. Баярлалаа. Баяртай.